За ангиограф гэдэг үг нь бол одоо анги буюу судас, графа буюу дүрслэл тийм ээ. Судсан дотор дүрслэл хийж тэрний дагуу судсан дотор одоо мис ажилбар гэдэг одоо аливаа ажилбарыг хэлж байгаа ерөнхийд нь. За тэгэхээр энэ ажилбар маань бол 2021 оны 12 сараас гэсэн үг тийм ээ. Тэгэхээр одоо бол 4 жил илүү хугацаа өнгөрцөн байж байна. За нийтдээ бол бид нэг 1400 орчим судсан доторх мэдслийг ингээд амжилттайгаар явж байгаа. За ер нь бол бүсийн хэмжээнд буюу одоо тийм ээ хөвсгөл, булган, сэлэнг, дархан гимчлийг бүсчилж одоо үйлчлэгээ тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Бүсийн онцлог хэмжлэгийн төв ангиографт бол яг одоогийн байдлаар 2 эмч байна. Ангиограф хэмжээс 2 эмч. За 3 дахь эмчээс хураад удахгүй ирж байна. Ингээ 3 яг өнөөдрийн байдлаар ингээ 3 эмчтэй ажиллаж байна. За тэгээд 2 совилогч, 1 инженер гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэсэн. Ер нь бол энэ бүсчилсэн одоо бүсийн хэмжээнд мэдлэгдэг учраас зөвхөн шигдээс үед бол 24 цагийн тусламж үйлчлэг үзүүлэх юм өдөр дамжтай. Тэгэхээр бид нар бол юу гэх юм одоо аль болох тийм ээ тухайн хүнд хагалгаа 8 насны заалаар хагалгаа тохиолдол шүн ч гэсэн одоо хязгаарлалт дуудаж ирэх ийм одоо заалттай байдаг. Өнгөрсөн 2025 онд бол 400 гаруй ажилбар ингээд орж байгаа шээ. Ер нь бол одоо энэ цусан доторх одоо тусламж үйлчлэгийн хэрэгцээ шаардлага бол жилээс жил улам ихсэж байгаа гэсэн. Сүүлийн жилүүд бол ер нь зөв судасны өвчл бол ерөөсө жилээс жил болон нэмэгдэж байгаа. За хэдий одоо юу гэх шин технологиуд имжлэгнүүд нэвтэрч байгаа ч гэсэндээ энэ маань хүний нөгөө нэг өөрийнх нь амьдралын маягтай холбоотойгоор илүүдэлжин сагаар гэх мэтлээ. Энтэй холбоотойгоор үүсдэг зөв судасны өвчлүүд учраас ер нь улмал нийгэм одоо хүчээр улмал дагаж өгөх хандлагатай. Үүнтэй холбоотойгоор зөв судасны өвчлөлийн тоо байнга өсөж байгаа учраас энтэй холбоотойгоор тусламж үйлчлэгээний маань угаасаа үзүүлэх шаардлага байнга гарч байгаа гэсэн. Мэдээж энэ одоо юу гэх юм нас уртлын тэргүүлэх шалтгаан зөв судасны өвчлөл тийм ээ. Заавал хор тавдаг хэмжлэг өвчлөлд орж байгаа. Тэр яг энэ одоо өрөөнд одоо ажилбар маань бол одоо энд эдгэрлүүж эхэлдэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Зөвхөн шигдээсийн тусламж үйлчлэх нь. За тэгээд одоо янз янзын хавдын үеийн боох бүглэх хэмжлэгч гэдэг юм уу. Тэгээд эдгээр маань өөрсдөө угаасаа яг нөгөө хүний амь настай холбоотой за одоо тийм ээ алтан цаг хугацаа гэх мэтлээ ийм хүн байдаг учраас одоо мэдээж одоо тэргээр бахархалгүй яг хүн хэрэгцээтэй одоо тусламж үйлчлэг үзүүлж ин гэдгээр бас өөрсдөө бас одоо тийм ээ амьд байгааг мэдээж бас мэрэгчлэрээ бахархдаг. Ахын аймагт ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн байгууллага ажилтнууд эмч нартай олон улсын эмчний одоо баярын мэндийг хүргэе. Эмчийн мэрэгжил бол хэцүү шүү дээ тийм ээ. Одоо хүн бол одоо мөнгө олё гэж эмч болдоггүй. Ерөөсөл хүн туслая гэсэн сэтгүүтэйгээр л одоо хүүхд одоо тийм 10 жилээ төгсөөл эмч болдог. Тэгэхээр энэ одоо сэтгэлээ та бүхэн битгий гээрээ одоо мэдээж одоо зах зээлийн нийгэм байгаа ороо бусгай янз янзын байгаа ч гэсэндээ одоо хэдүүлээ бие биенээ туслаж хэмжээд гол нь багаараа ажиллаад ингээд одоо Монгол хэлний эрүүл мэндийн төлөө хамтарч зүтгэе яа гэж хэлээ да.